Энэ удаагийнхаа бичлэгээр Өмнөд Солонгосын учир битүүлэг трейлер төрлийн Карма цувралын 3 дугаар ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Ярамгт амьдардаг эцэг эхчүүд аан гэж төлбөрөө нэмдгүү сургууль танаа гэрийн хаяанд нэгдсэнийг мэдсэн үү? Энэ бол Индра кибер сургууль. Усан бассейн, балет, оюун ухаан, таквондо, урлаг спорт, VR технологи, аймакаар бүрэн тоноглогдсон 40 гаруй танхимтай. Таны хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн олон клубүүдийн сонголттой. Мөн технологи хос хэл хүмүүжлийн цогцоо боловсролоор дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэдэг сургууль шүү дээ. Хүүхдийнхээ дүүгийнхээ боловсролд анхаардаг эцэг ах дүү нар маань бүртгүүлэхдээ Wood үгсэн промо кодыг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэй. Элдвийн зүйлсийг оролдож байгаагаар цувралын 3 дугаар анги буюу шудраг бус байдал анги эхэлдэг. Тэгээд машинаас нь нэрийн хуудсыг нь олж хаана ажилтгийг нь мэдснээ Кокнам хэлнэ. Санхүүн түүнээс яг яах гээд байгааг нь асуухад Кокнам тэр шөнийн явдал санаанаас нь гардаггүй гэж хариулдаг. Улмаар Кокнам эмч рүү ойртож дахиад 30 сая вон өгөх юм бол яг болох юм байна гэж хэлхэн тэр. Үйл явдал Жеон ариун цэврийн өрөөнд гашуудж байгаа мэт жүжиглэж дүр эсгэх дасгал хийж байгаагаар үргэлжлэнэ. Дараа нь түүнийг ариун цэврийн өрөөнөөс гаргахад ариун цэврийн өрөөний хажуу тасалгаанд нь байсан эхний анги дээр түүнийг сэжигтэй харсан цагта гарч ирдэг. Тэр Жеоныг гашуудж байгаа мэт дасгал хийж байсныг нь сонсчээ. Жеон хүйтэн сэтгэл гарга баригдвал дуусна гэж амандаа бутнан явахыг цагдаа харлаа. Хожим нь саяын цагдаа Моргийн үүдэнд Жеоноос мөрдлөгийн дагуу аав нь амиа алддаг өдөр түүнийг юу хийж байсныг нь асуув. Жеон тэр шөнө төлөвлөснийхөө дагуу хаана юу хийснээ дэлгэрэнгүй хэлдэг. Улмар цагдаа түүний хэлсэн караоке болон бүргэрийн газруудад очиж мөрдлөг хийхэд ямар ч сэжвэр олдсонгүй. Бүгд л Жеоныг тухайн газарт байсан гэж гэрчлэнэ. Жеон аавынхаа даатгуулсан даатгалын газарт ирж ажилтнаас нь аавынхаа даатгалын мөнгийг авахар ирснээ хэлэхэд ажилтан илүү мэдээлэл олцоход хэлье. Та түр хүлээж бай гэв. Улмар Жеон хэсэг хүлээхээр шийднэ. Хэсэг хугацааны дараа ажилтан Жеонтэй ахлах нь уулзах болсныг хэлдэг. Жеон аавынхаа даатгалыг хариуцсан хүнтэй уулзахад хариуцсан хүн нь өмнө нь аавыг нь машинаараа шүргэснээр 8 сая вон өгсөн залуу байх нь тэр. Залуу нөхцөл байдлыг шалгаж үзээд тухайн хэргийг хариуцсан мөрдөгчтэй холбогдсны эцэст энэ энгийн нэг осол эсхийг мэдэхгүй тул даатгалын мөнгийг нь шууд өгөх боломжгүй гэсэн шийдвэр гаргаснаа тайлбарладаг. Энэ тайлбарыг сонсоод Жеон зүгээр л мөнгийг өгчих нөхцөл байдалд элдв шалтак тоочод байх юм хэмээн уурлахад даатгалын залуу түүнийг ингэж харьцаад байх юм бол асуудал улмал дордон шүү дээ гэж хэлснээр Жеон түр тайвширна. Жеон даатгалын залуугаас өмнөх болсон явдалд уучлалт гуйгаад аавынхаа даатгалын мөнгийг хурдан зохицуулж өгөхийг хүсдэг. Улмаар даатгалын залуу ингэж харьцах юм бол өөр шүү дээ гээд даатгалын газрынхаа гарын бэлгийг өгч аль болох чадхаараа хурдан зохицуулж өгнө гэж хэллээ. Жеон ууртайгаараа тэндээс гарч өгсөн бэлгийг нь чулуудаад явхад өнөх цагдаа түүнийг ажиллаж байсан болж таарна. Оройн Жеон аавынхаа оршуулгын ёслол болж байгаа газарт ирэхэд мөнгө төлөх өдөр нь 16 хоног үлдсэн байхыг хараад их мөнгө орж ирнэ хэмээн амандаа хэлдэг. Дотогшоо орсны дараа авга эгч нь нэг хүн ирсэн гэж хэлснээр Жеон харахад гэлрүүн ирсэн байлаа. Улмар Жеон түүнийг энд яах гэж ирснийг нь асуугаад гадаа уулзахыг хүснэ. Гадаа гэлрүүн мөнгө нэхэхэд Жеон ажлыг тэгж хийчихэд мөнгө нэгж байгаа юм уу? Яхаараа зохицыг нь уулан давчаад хайчихдаг. Эннээс болж би сэжигтэн болцоход байна хэмээн уцаарладаг. Гэтэл гэлрүүн аавыг нь үхээгүй. Өөрийнх нь царайг харсан. Ажил хийх явцад нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Гэхдээ төлбөр өөрчлөгдөж болохгүй хэмээн хариулна. Тэгээд тэрээр Жеоныг зохиж дуу хураагуурдах бичлэгийг нь тоглуулад энэ 7 хоногтой багтаж төлөөрэй. Тэгвэл дуу хураагуурыг чинь өгнө гэж хэлээд явдаг. Энэ үйл явцыг өнөөх цагдаа холоос ажиглаж байсан болж таарлаа. Ингээд цагдаа гэлрүүнийг дагаж хаягдал машины цэг дээр очдог. Цагдаа гэлрүүний байрладаг автобусыг ажиглаж түүнийг бусадтайгаа нэгдсэний дараа автобус руу нууцаар орон түүний хувцсны халаасыг нь шалгасны эцэст дуу хураагуурыг оллоо. Улмар цагдаа тухайн газраас явж байтал замдаа гэлрүүнтэй таарна. Гэлрүүн түүнээс гал асууж тамхиа асаагаад сая манай ажил дээр явж байгаагүй билүү гэхэд сандарсан цагдаа машины сэлбэг асуух гээд явж исэн юм. Хаалттай байхаар нь буцаж байна хэмээн тайлбарладаг. Гэтэл гэлрүүн цагдаа руу дайрч араас нь боон дуу хураагаараа түүнээс авч Жеон новш явуулсан уу гэд цагдааг боож хөнөөн. Дараа нь тэрээр түүний халаасыг нь шалгаж цагдаа гэдгийг нь мэдэх ба мөн тэнд камер байгааг анзаарав.
Жеон гэртээ байхад гэлрүүн түүн рүү хөнөөсөн цагдаагийнхаа зургийг явуулж араас нь залгаад дуу хураагуурыг хулгайлах гэж байхад нь барьж авлаа гэлээ. Тэгээд Жеоны аавыгаа алгах захиалга өгсөн дуу хураагуур нь одоо өөрт нь байгаа болохоор маргааш гэхэд мөнгөг хэмээн шаардаж хятад руу явах гэж байгаагаа хэлв. Жеон уурлаж даатгалын мөнгө бүтгэн тодорхойгүй байхад гэж хэлсэн ч гэлрүүн цагдаа хөнөөсөн шигээ түүнийх ч бас хөнөөж чадах болохоор маргааш гэхэд мөнгийг бэлэн байлгаараа хэмээн сүрдүүлдэг. Хүнд байдалд орсон Жеон бачуурч үхэх шахна. Дараа нь тэрээр уутнаас алах гаргаж ирээд одоо чи үхсээ. Чамаас аавынхаа өшөөг авах болно гэж амандаа хэлдэг. Кокнам санхуунд өөрт нь үнэхээр хэцүү байгааг, хийсэн зүйл нь бодогдоод толгойноос нь гарахгүй байгааг хэлж түүнээс дахиад 30 сая вон нэмж өгөхийг хүсэж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Хэрвээ өгөх юм бол дахиж санаа зовох хэрэггүй гэлээ. Үүнийг сонсоод санхуун хэсэг хугацаанд бодсны эцэст 7 хоногт багтаагаад явуулъя гэж хэлснээр Кокнам талархлаа илэрхийлээд гарч явдаг. Санхууч бас хүнд байдалд орлоо. Удалгүй түүнд дуудлага ирж машины засвар нь дууссаныг хэлнэ. Засварын газарт очиход засварчин машины гэмтэл бодсноос их байсан гэхэд санхуун бодсноос том бууга байсан гэж хариулдаг. Гэтэл засварчин машины дээд хэсэгт гэмтэл гарсан ч урд хэсэг нь зүгээр байсан. Хэрвээ явж байгаа бууга мөргсөн бол урд хэсэг нь илүү гэмтэх ёстой л доо гэж дүгнэнэ. Үүнийг сонсоод санхуунд сэжиг төрлөө. Тэрээр нотлох баримтуудаа хайсан хогийн савн дээр очиж хогийн савыг ухах ба хайсан хүрэмнийхээ халааснаас машиныхаа хар хайрцагны санах хойг олж авдаг. Улмаар тэрээр санах хойн бичлэгүүдийг шалгаж үзээд дайрсан хүн нь зам дээр алхаж байгаагүй харин дээрээс нь унсан болохыг олж мэднэ. Бичлэгийг удаашруулж үзэхэд үнэхээр л дээрээс нь унсан байлаа. Тэгээд яаж дээрээс унсан бол хэмээн гайхан үргэлжлүүлэн бичлэгээ шалгаж үзвэл дээд талын гарцан дээр Кокнам тэднийг хараад инээж байх нь тэр. Үүнийг хараад санхуун уурандаа дүрлцэн. Энэ хооронд Южон жолоо барин явж байхад санхуун залгаж Кокнамыг бүгдийг зохион байгуулсан гэдгийг хэлдэг. Тэрээр өөрийгөө хүн дайрсан биш, харин тэр новшил тэр хүнийг дээрээсээ түлхчихсэн юм байна гэлээ. Южон одоо яах юм? Цагдаа тэлж болохгүй шүү дээ. Гэхэд санхуун өөрийгөө түүнийг алаагүй болохоор согтуу жолоо барьсан хариуцлага өрөөд цагдаа тэлнэ гэв. Тэгэд Кокнамыг өөрийг нь хүчилж зогтсыг болуулсан гэж хэлэх болохоор Южоныг цагдаад сайн тайлбарлаад өгөх гэж гуйснаар тэр зөвшөөрдөг. Ингээд тэд уулзахаар боллоо. Санхүү машиндаа хүлээж байтал Южон хурч ирэв. Южон түүний машинд суухаас айгаад байгаагаа хэлсэн тул санхүү түүний машинд суулаа. Южон хар хайрцагны бичлэгийг үзэж Кокнамын царайг хараад энэ бүгдийг зохион байгуулсан юм уу гэж асуудаг. Удалгүй Южон хачин зүйл байгаа нь тэр биднийг тэр замаар явахыг яаж мэдсэн бол гэж асуухад санхуун мэдээгүй бид зүгээр л азгүй л таарчихгүй юу гэв. Үргэлжлүүлээд санхуун бид хоёр л байсан юм чинь тэр яаж мэдэх юм гэж хэлээд хэсэг хугацааны дараа Южон руу сэжигтэйгээр харахад Южон өөдөөс нь тавлсан байдалтай хардаг. Гэнэт Южоны зам байдал өөрчлөгдөж санхууныг хөөе дөрвөн нүдтэй өмхийн амаа тата гонгинхоо боль хэмээн доромжлоод өөрийнхөө утсыг түүнд харуулan арх авч өгье гэж араас мань гүйдэг залуус олон байдаг хэмээн хэлдэг. Үүнийг сонсоод санхуун уурлаж Южоныг багал зурдан түүнийг яг хэн болохыг мөн би чамд сайн болсондоо уулцсан гэж бодоо юу? Гоо сайхан хэлгсэн новшоо өгөхийг хүсээ юу? Хэмээн дайрсаар. Энэ үед Кокнам арын хаалгаар орж ирээд нойрсуулагч бодисоор санхууныг ухаан алдуулдаг. Кокнам түүнийг тэнэг царайтай болохоор нь гайгүй байх гэж бодтол баларх төглөө гэж хэлэхэд Южон бидэн шиг хүмүүс ажлаа дуусах хүртэл болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруулдаг. Ингээд Кокнам өөрсдийнх нь нутагт нэг газар байдаг. Тийшээ очих уу гэхэд Южон тэр газрыг яг тохиромжтой газар гэж үзнэ. Энэ үйл явцын зургийг өнөөх хоёр залуу дарсаар. Явх замдаа Южон энийг яах юм? Булчих юм уу гэж асуухад Кокнам тгий хэмээн зөвшөөрдөг. Удалгүй тэд өнөөх барилгын балгас дээр ирлээ. Тэдний хувьд энэ балгаас нэлээд дурсамжтай газар нь бололтой. Кокнам машины тээшнээс 2 хүр завснаар тэд нүх ухаж эхэлдэг. Тэд нэлээд их ухчаад дуусах төхөж байтал машинд санхүү ухаан орж тэрээр жолооны ард тал руу шилжин сууна. Тэгээ тэрээр Южоныг инээгээд жаргалтай байхыг нь харж би чамд тэгж хандсан байхад яаж хэмээн амандаа хэлээд муу хүүхэн там рууга тонил гээд машина хүчтэй хөдөлгөн Южоныг хантай хавсарч үхтэл нь мөрөгдөг. Тэрээр машинаасаа бууж ирээд үсэн Южон руу би одоо ч чамд тэнэг амтэн шиг харагдаад байна уу? Хэн болцоход надтай ингэж харьцаад байгаа юм хэмээн хашгична. Энэ үед Кокнам хүр заван босч ирснээр санхуун сандарч байц
намайг явуулах юм бол дахиад 50 сая өгье гэж санал тавьдаг. Улмаар Кокнам одоо мөнгөө явуул гэд инээмсэглэхэд Санхун одоо чадахгүй зээл аваад өгье гэж хэлмэгц Кокнам түүнийг хүрзээрээ цохилоо. Кокнам хөөрхөн эмэгтэйг алчхаад хэмээн уурлахад Санхун сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уурандаа тэгчихлээ хяналтаа алдчихж хэмээн тайлбарлаж амьгүйн. Гэсэн ч Кокнам түүнийг зохиж байдлыг хүндрүүлээд байлгүй энгийнээр дуусгая гэд хүрзээрээ гэлэсрүүн хэд хэдэн удаа зоож хөнөх ба энэ бүх үйл явцын зургийг өнөөх хоёр залуу нууцаар дарсаар. Олон жилийн өмнө Жуён эмч сургуульд байхад түүн дээр клубын эрэгтэй сурагчид ирж түүнийг сургуулийн фестивалд зориулан сургуулийн нүүр царайгаар сонгож байгаагаа хэлдэг. Энэ үед тэдний яриаг сонсоод дотроо хорсож байсан Южон дээр нэг найз нь ирээд түүний оронд чи болох байсан биш үлээ хэмээн асууна. Хожим нь Жуёны зураг сургуулийн нүүр царай болон хэвлэгдэн гарсныг Южон түүнд авчирч өгөөд баяр хүргэж Жуёноос энэ хагас сайнд сохор болцоонд явах уу хэмээн асуудаг. Учир нь түүний зургийг харсан эрэгтэй сурагч найзууд нь Южоноос тэд нэг анги болохоор Жуёныг танилцуулаад өг гэж гуйжээ. Гэсэн ч Жуён татгалцахад Южон намайг битгий эвгүй байдалд оруулах та хэмээн гуйгаад 4 цагт кафе түрээдэр гэж хэлэхэд тэрээр зөвшөөрдөг. Энэ барилгын балгас ер нь анхнаасаа л бүтлгүү гаруудын үүр байсан байна л та. Балгаст Южон бахан хансан байдалтай инээж Жуён ухаангүй хэвтэн. Улмаар баг зүүсэн залуус байх ба Южон тэдэнд сайхан хөгжилдөөрэ гэж хэлээд явдаг. Удалгүй Жэйн ухаан ороход 3 багтай залуу түүнийг хүрээлэн зогсож байв. Гэтэл хоёр нь түүнийг барьж нэг нь дээр нь гарч суух ба одоо цагт Жуён эмч хардаран сэрснээр 3 дугаар анги төгсдөг.